өнөөдөр миний анхны бичлэг болж байна. Анхны бичлэгээр болохоор хүүхэлтэй хийж байна. Би анх удаа хүүхэлтэй хийж байгаа. Каздан цаасаар хийж байгаа. Би ингэ нөгөө сая харандаага зурчаад манайд маркер байхгүй тэгэхээр нэг бор өнгөтэй палмастер байсан. Тэнүүгээр хийсэн. Тэгээд яваад палмастер аваад за яваад аваад ирлээ. Энэ юм тодруулсан. Хэрэгтэй юм гэвэл хайц харандаа баларуул мууруулж баларуулдаг. Тэгээд хамгийн гол нь скотч. Зураад энэгээ бас тодруулсан. Энийг хайцлана. Одоо энийг нь одоо яаж хэзэлтэн ба. Эхлээд хайцлаад дууралцсан. Хай. Ингээд нэг цаас эцгээс салгаад авах гэсэн чи бодлоогүй. Тэгээд ингээд нэг цаас тойруулаад ингээд хайцлчихлаа. Одоо энэ бүтэн хайцлаа. Тэгээд одоо энэ талын яаж хийх юм бэ? Ингээд энэ талын хажуу би ингээд хажуу талын хэсэг нь яаж хийх юм аа? Бомт. Ингээд тойлоо тайцчлаа нэг юм нэг гачил боллоо. Одоо энийг энүүгээр бас энүүгээр салгаад нүгээр бас салгаад өвдөгөөр салгаад тэгээд энэ толгойн сая салгачлаа. Нэг сонирм болсон. Тэгээд энэ толгойн тусдан хийх юм байна л да. Тэг энийг бүгдээрх нь үе мөчөөр салгая. Энийг одоо хайцлцсангуудаа энэ скотч залгана. Нөгөө багш нар нэг юм цаас таараа зөвгөөхтэй нэг төмрөөр ингээд нэг хавцсан байдаг шүү дээ. Тэр байвал бас болох бах. Манай энэ скотчлээсэн энэ скотч бол хийж байгаа даа. Бүгдийн үе мөчөөр салгацсан. Нэг юм болсон. Энэ одоо юу чилсэн бэ? Энэ ингээд баахан үе мөчүүд нь цаасаа эсгэж юм болохоор баахан цаасаа эсгэж. Энэ одоо хүлэн юм нэг дэскэскүүд дээр байгаа. Энэ бүгдийг залгацаад болсон. За хаа ингээд нөгөө ажилдаа очлоо. Би яг дараагийн бичлэгээрээ ингээд энэ гадуурсагчаа зав. Ингээд 4 мөц нь холбогдсон. 3 мөц нь холбогдсон зав. Энэ гарных нь энэ хэсгэнд дутуу байгаа. Энийг яг энэ талын би, хойдлын би, энэ талын би энэ хийхдээ бас зүг хийгцээ за. Баяртай. Дараагийн бичлэг маань удахгүй гэж бодож байна.